2016 оны 8 сарын 17-ны өдөр өдөө өмнөх 9 сарын цагийн үеэр Шилэнгол аймгийн эл газар орноос цугласан малчид түмэн Шилэнгол аймгийн засаг захиргааны үүдэнд ирж эл талын өөрийн эрх ашиг хамгаалахын төлөө өөрийнх нь эрх ашигынхаа төлөө цуглаж гаач засагтаа даралт өгч өөрийн хүсэл найдлаа дэвшүүлэхээр байна. Монголчууд эвтэй байхдаа мөчтэй байд юм аа. Хурда. За засгийн орон хүрээнд орж ирлээ гэж. За засгаас бас сайхан хүлээж авлаа. За энэ дэр дуретл бичсэн байна. Уйрмийн фүү гэж. За Шилэнгол аймгийн засгийн ордон гэж. За одоохондоо засгийн талаас хүн гарч ирээгүй байна. Хэдэн хамгаалагч дагуулж зам дагуулж явж байна. За манай авгийнхан. За ингэж авгийн засгийн талаас бас хүмүүс ирсэхэд итгэлтэй байгаа. Таагаар иргүй ба. Малын давж.